За яамны зүгээс бол бусад улсын жишиг улс орнууд яаж энэ стратеги бичсэн бэ гэдэг арга зүйг нь хараад урьдчилан байдлаар бол төслөө бол гаргацсан. Тэгээд эхний ээлжинд бол их сургуулийнхан, академийнхэнтэй, хүрээлэнгүүдтэй уулзъя. За үүний дараа салбараараа явах юм байна. Голлох хэрэглээ одоо батлан хамгаалах яам, уул уурхайн салбар энэ чиглэлд ингээд энэ салбарынхаа оролцоод тэгээд хамгийн сүүлийн шатанд бол улсын их хурлын гишүүдийн төвшөнд авижхан зөв юм байна гэдэг ийм дараалал бол гаргасан. За стратеги гэж байгаа бол тэгээд ер нь энэ ялгарл нь ямар байх юм бэ? Бид одоо Монгол улсын онцлог тохирсон тийм зүйлийг л ярихгүй бол дэлхий дээр хийгдэж байгаа бүх сайхан зүйлийг дуурайгаад амжилт бол гаргахгүй байх магадaltaй гэж үзэж байгаа. Би үгэнд тоолоод заа. Хэмэл оюунч одоо хүний өмнөөс шийдвэр гаргаад байгаа учраас шийдвэр гаргалтын дээр нэлээд сайн анхаарч гүнзгий судалгаа хийх хэрэгтэй байгаа шүү. Жишээлбэл бол Монгол улсад одоо Score Fintech гэдэг нэлээд явж байна. Нас хүйс шашин шүтлгээр нь ялгуурлаж өөр Score тогтоомоор байна. Одоо хамгийн наацхан энгийн жишээ. За цаашлаад энэ хэмэл оюун 2 3 4 жилийн дараас бүр шүүхийн шийдвэр, янз бүрийн шийдвэрт ороод эхэлнэ. Тэгэхээр шийдвэртээр яаж нөлөөлөх юм бэ гэдэг нь одооноос улс сураа зүйд байхгүй болов. Нөгөө их хөгжлөгэд ямар өвдлөгөө мэдэхгүйгээр бүгдээ их хөгжлөгээ дээрээ сурсан шиг ингээд хамаа замраа хэрэглээ сурчих үедээ ёс зүйн асуудлын ч гэсэн бас тодорхой хэмжээгээр ойлгуулж чинь тэр ингээд зааж өгөхгүй бол энэ чинь сүүлдээ ямар юм болох вэ гэж салбарын хүмүүс бол мэдчихэж байгаа. Хамгийн түрүүнд тэр нэр томьёоноос эхлээрээ гэдгийг бол зөвлөх байна. Одоо энэ хэмэл оюунд чинь knowledge engineering буюу мэдлэгийн инженерчлэл гэдэг юм яг энэ нэр томьёоны судлалын шинжилгээнд дээр суурилдаг юм байлээ. Тэгэхээр энэ Европын орнуудад яг энэ хутгууныг тогтолцоо болгож энэ одоо хэмэл оюунд оруулахгүй тэр мэдлэгийг зохион байгуулж оруулахгүй гэдэг чинь яг нэр томьёоны судлал дээр суурилж ордог. Энэ стратегийн төлөвлөгөөнд дотроо яг монгол хэлний технологиг хөгжүүлэх. За тэнд дундаа нээлттэй технологи хөгжүүлэх, open source. Дараагийн үе болохоор өгөгдөлтөг одоо энд бол Монгол гэр гэдэг нь шүү дээ. Тэр шиг өгөгдлөө аваад, технологи аваад нэм сайжруулдаг ч юм уу. Ийм боломжуудыг нь олгож өгье гэсэн ийм нээлттэй хэлний технологи хөгжүүлээ. Анхны хэлцүүлэг дээр нь оролцож байсан тэн дээр хэлжсэн саналууд бол нэлээд тусгагдсан байна. Яа харахгүй энэ тэ одоо үндэснийхээ боловсруучинг бэлдэх гэдэг дээр бол нэлээд том анхаарал тавьж байна. Энэ бол бид нар угаасаа л хийх ёстой зүйл байгаа. Энэ үндэснийхээ зөвлөлийнхөө тэ үйл ажиллагааны журман дээр бол нэлээд одоо болгоомжтой байхгүй болвол төслөө одоо санал гаргах, дээрээс нь боловсруулах, дүгнэх, сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх бүх хүмүүс нь тийм төстөө гэх юм уу хамааралтай хүмүүс болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол хөндлөнгийн одоо судлаачтай ийм хүмүүсийг оруулж ирээд, экспертүүдийг оруулж ирээд сонгон шалгаруулах дүгнэх хэсэг дээр ч юм уу ядаж хэрэглэх шаардлагатай болох байхаа гэж бодож байна. Хэмэл оюун их хөгжил гэж байгаа. Их хөгжил гэхэлэр нөгөө өгөгдөл бол одоо бүх газар байдаг, цуглуулдаг, янз янзын байдлаар цуглуулдаг, хоорондоо солилцож чадахгүй гэдэг чинь асуудал байна шүү дээ. Энийг болвол дээд бодлогын төвшөндөө ингээд эхнээс нь зэгцлээд нэгтгэхэд энэ дээрээ тулгуурлаж бизнесийн мөнгө олъё, судалгаагаа хөгжүүлье гэдэг санаа их сайн явж байна. 300 PhD гэж байгаа. 300 PhD гэдэг бол яг цаг үеэ олсон маш зөв асуудал. Гадны байгууллагууд хэмэл оюуныг хөгжүүлж байгаа хүмүүс бол ердөөсөө гол хүч нь бол PhD оюутнууд. Тэгээ Монгол улс анх удаага энэ PhD оюутнуудад тэтгэлэг өгөх юм хөтөлбөр боловсруулж байгааг талархаж хүлээж авч байна. Энэ стратеги төлөвлөгөө бол яг цаг үеэ олсон их чухал хэрэгцээтэй ажлыг хийж байна гэж бүгд дүгнэж байна. Одоо дэлхийн нийтээр хэмэл оюун бол яг эд асуудал болж эхэлж байна. Энэ дээр манай Монгол улс яаж оролцохын гэдэг хамгийн том бодлогын бичгээ ингээд тодорхойлж явах нь бүгд талархаж хүлээж авч байна.